Өөг. Яаж байгаа? Гэхдээ би дараагийнхаа юмыг одоо төсөл зогсож байгаа учраас би яах юм бэ? Одоо хэзээс зогсох вэ? 5 сарын 15-наас зогссон. Яагаад цаашаа үргэлжлэхгүй гэж шалтгаан нь юу вэ? Одоо тэр халамжийн хууль 7 сарын 1-ээс гарна, хэрэгжинэ. Тэрнээс хойш үргэлжлэнэ гэж байгаа. Тэр хоорондоо зогсож байгаа. 7 сарын 1 хүртэл амиа бодцгоо. Амиа бодцгоо. Тэгээ бус газрууд нь бол хоолой зогсоцсон байна. Зогсоцсон. Одоо тэгээд мөнгө ханаас болох уу? Би юу? Тий. Болно доо. Та бол социализмын бүтээгдэхүүн. Энэ ардчилсан нийгэм танд хэр таалагдсан? Бүгдээр таалагдахгүй гэж хэлэхгүй. Таалагдж байгаа юм байгаа. Таалагдахгүй юм юу? Таалагдахгүй юм нь дэндүү задгаа хуулийг хууль гэж үзэхгүйгээр эх орноо худалдаж байна. Өөртөө зөвхөн өөрснийхээ эрх шигийг бодож өөртөө баяжхын төлөө юу ч хийхээс буцахгүй болж байна. Нэр алдарт их дурлж байна. Одоо дэндүү муухай ёс зүйгээ авирлж байна. Одоо юу гэдгийг нэг том барилгын компанид ажиллаж байгаа 70 хятадыг буцаагаад танаа тэр 70 хүнийг ажилуулдаг тэд нар зөвшөөрөх үү? Ажиллахгүй шүү дээ. Манайх бол танайхан зөвшөөрнө. Тэгээ сая төгрөгийн цалин аваад ажиллахгүй л одоо тэгвэл баяжаад өгнө үү? Баяжаад өгнө. Тэр байтугай та боддоо. Та барилгын компанид хандаж үзсэн энэ талаар? Хандаж үзээгүй. Тэднээс яагаад ч миний тэр мө бичиг баримтгай халтар хүүхдүүдийг авахгүй. Харин Монгол хүн шүү дээ. Монголын төр гэж байгаа бол эхлээд өөрийн иргэдээ бичиг баримтгүй бичиг баримтаа болгоод ажил яагаад олгож өгдөггүй юм бэ? Би энийг гайхаад. Гэхдээ одоо тэгдэл юм байл бидэнд олдог ажил нь юу байдгийг? Нийслэлийн хөдөлмөрийн газартай гэрээтэй байдаг учраас бидэнд 107 улиралд хот огчлох ажил байдгийг. За намайг дарганаар 12 жил явхад эхний 6-7 жилд нь хүлээж авдаггүй байсан. Бид ямар тэр архичингуудыг архичин болгосон биш гэд. Тэг архичин чи хүн шүү дээ. Тэдэн чи юм хийж чадна шүү дээ гэж би үзүүлээд би 4 замаас Сапро хүртэл энэ тогтчлолт хийсэн энэ гоё газрыг энэ миний хитэн халтар архичин хөвгдөд одоо яасан тогтчулсан. 3-4 хороолын голын замыг тэр тогтчлолтыг миний хитэн халтар хөвгдөд хийсэн. Баянгол дүүргийн тогтчлолтын компани одоо мэдчихэж байгаа. Сүүлд нь Баянзүрх дүүргийн тэр эсгтрэлийн 3 хөшөө штэ. Тэрний тогтчлолтын ажлыг миний хитэн халтар хөвгдөд хийсэн. Эдгээс зөв зохион байгуулад тэр хоолунд орчноор нь хангаад өгөх юм бол мундаг ажилтай. Гэхдээ өнөөдөр байгаа Монголд байгаа зүгээр нэг жижигхэн компани танаа 70 хүнийг ажилтай болох юм байна да уулна. Тийш. Сэтгэл нь байдаг бол. Сэтгэл байвал харамсалтай нь байхгүй байх шүү. Тий. Хамгийн гол нь ер нь хийгээгүй хүн аргаа олдог гэж би түрүү хэллээ шүү дээ. Тэглээ. Хийхгүй бол шалтгаан болдог. Тэгээ би ихтэй 90-ээс омс банташ аваад нааша бооноор явлаа да. Замын өдөр суух гээд надад пилет олдохгүй байлаа. Яагаад пилет олдохгүй байх юм гэсэн чинь бүх богоо гятта дүүрэн бай. Харамслаа тийм л болчиход байна. Бас харамсалтай манай цаг дуусч байна тамаарагч. Тэгэхээр үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн заюу тайж нийгэмлэгийн тэргүүн Цэдэн Балжирийн Тамара ихч оролцлоо. Нас өдөр 67-д өгч байгаа юм байна. Тэгэхээр та бүгд энэ ярилцлагыг сонссон бол тэнд байгаа Монголынхаа тэр 70-80 үрсэд бас нэг хандив өргөё гэж бодож байгаа бол эдний үйл ажиллагаанд туслая гэж бодож байгаа бол 9665 9236 гэдэг утсаар Тамара ихчтэй холбогдороо. Би дахиад утасны дугаарыг хэлье. 9665 9236 энэ нэвтрүүлэг маргааш өдөөс өмнө давтагдана. Ингээд таны ажилд их амжилт төсөе. Та бол ямар ч байсан бурхан гэж байдаг бол маш их буян хийж байгаа байдаггүй ч байлаа гэсэн та хүний төлөв явж байгаа. Баярлалаа танд. За баярлалаа. Танаа телевизийн хамт олон, танаа сувгийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.